мэдээлэл хэлбэрт анхаарал хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргэе. За Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар өнгөрөх онд зорилго төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж 1222 иргэнийг шинэ ажлын байртай болгож 880 иргэнийг төр ажлын байраар хангасан бол 1211 иргэнийг ажилд зуушлаж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 4638 иргэнд үйлчилсэн байна. Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ оны хүнсний эрхийн бичгийг олгох судалгаа хяналтын ажлыг эхлүүлээд байна. Хүнсний эрхийн үйлчилгээ аймгийн хэмжээнд 2325 эрхийн 11845 иргэнд олгодог билээ. Тус эрхийн бичгийг амжиргааны төвшин доогуур хөдөлмөр эрхлэх боломжгүй өнчин зорилттой бүлгийн иргэдэд хамрагддаг. Өрхөн сонгон шалгарсан дэлгүүрээс мах сүү гурил цэцгийн тос элсэн чихэр төмс хүнсний ногоо будаа ургамлын тос өндөг жимс жимсгэнийг хүнсний эрхийн бичгээр худалдаж авна. Тэгэхээр эхлээд одоо иргэн бол юуны өмнө өрхийн амжиргааны төвшөнд судалгаанд хамрагдаж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй болох ёстой. За ингээд энийхээ дагуу одоо манай яамны сайд манай сайдын одоо тушаалгаарч амжиргааны төвшний босго оноо тогтоодог. Энэ тогтоосон босго онооноос доош өрхүүдтэй хүнсний эрхийн бичгийн үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм учраас бас энэ дээр бол иргэд маань бол одоо ямар нэгэн албан тушаалтан энэ одоо үйлчлэгэнд хэнийг хамруулах уу гэдэг энэ одоо шийдэл байдгүй. Тухайн судалгаагаа бид өгөөд судалгааныхаа 54 асуудалтай судалгаа байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ судалгааны 54 асуулга болгон чинь тоон цифр шийдсэн. Тэгээд энэ цифр нь одоо жишээ нь хэд гэдэг оноо гарч ирнэ. Эннээсээ одоо шалтгаалж энэ үйлчлэгээр одоо холбогдох боломж нь бол нэм бий болдго юм аа. Энэс одоо энэ дээр бол ямар нэгэн албан шалтгаан одоо өнөөдөр би ихэд дорж идэх хүнийг оруулахгүй гэдэг тийм одоо эрх зүйн өмсөл байхгүй. Тэгвэл иргэд өөрсдөө нэн тэрүүнд өрхийн мэдээллийн сан, өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах ёстой. Хэрэв хамрагдаагүй тохиолдолд тухайн хамрагдсан өрхүүдийг босог оноогоор ирэмлэж олгодог байна. Өрхийн амжиргааны судалгаанд бүртгүүлээгүй хоцорсон иргэд хүнсний эрхийн бичиг авах боломжгүй гэдгийг эрхэд анхаарах ёстой юм а.